Сайн байна уу? Хэрэгтэй комментээр хэлж байгаа зүйлийн подкаст юм аа. Шинэхэн дугаар эхэлж байна. За, энэ удаагийн дугаарын төчид маань өөрсдөө танилцуулаач. За, сайн байна уу? Амаглуу гэдэг. Би 13 дахь сургуулийн 10-р анги сурдаг. Одоогоор би Дайнман төвөдөвчдийн төвийн ингээд туслах багш. Сайн дөрөвчнөр ажиллаж байгаа. Сайн байна уу? Намайг Хостуя гэдэг 14-р сургуулийн 11-р анги сурч байна. За, та хоёр чөлөө цагаараа юу гэдэг вэ? За, би чөлөө цагаар болохоо ингээд Дайнман төвөдөвчдийн төвд ингээд туслах багш. Сайн дөрөв ажилтаа. Дээрээс нь бас ингээд ном уншдаг, өөр дугуй ундаг, хэвчээ зөндөө зүйл хийдэг. За, би бол одоохондоо л нэг чөлөө цаг гээд байх юм гарахгүй байгаа. Яагаад гэвэл ингээд яг хичээл сургууль татлаг гээд өмнө нь бол айгүй их ном уншдаг байсан. Тэгээд ерөөдөө чөлөө цагаараа дугуй унах, ерөөдөө өөрт хэрэгтэй хөгжүүлэх юм ийм хийдэг байсан. Аха. За, өнөөдөр бид гурийн ярих зүйл бол цойлогсод гээд одоо ер нь нэлээд ингээд тренд бестселлер ном болоод байсан номын тухай ярилцгалнаа. Тэгээ ирээчүүдийн ерөөдөө амьдралыг харгалсан тэгээд ирээчүүдийн ерөөдөө төвхийг. Ер нь яагаад заавал еврей гэж? Ингээд яагаад заавал еврей юм бэ гэх ингээд тав баримтаа тайлж үзэх юм бол ингээд дэлхийд даяар нийт ингээд 14.7 сая еврей амьдардаг. Тэр нь дэлхийн нийт хүн амын 1.2% өвөл эзэлдэг. Тэг ингээд дахиад нэг харьцуулах үүднээс нэг ярих юм бол дэлхийд даяар нийт 10 сая монгол өвчөд ард түмэн амьдардаг. Гэхдээ бидний шиг л ийм цөөхөлөө гэсэн үг. Гэхдээ ийм цөөхөлөө мөртлөө дэлхийн температурын 25% гээд дэлхийн хамгийн баян 10.5 нь евро байдаг. Шинэ ингээд дурдах юм бол бидний сайн мэддэг Facebook-ийн Марк Цукерберг, Google-ийн үүсгэн байгуулагч Larry Page, тэгээд бас дээрс Google-ийн Bloomberg-ийн үүсгэн байгуулагч Michael Bloomberg, тэгээд тийм үндэстнүүдээр нь евро үндэстэн байдаг байна. Тэгвэл тийм ямар онцлогтой болоод тэгээ байгаад байт юм бол дэлхийн 1% ч хүрэхгүй юм нэ. Яг ингээ ярих юм бол юм хүмүүс ингээ ген нөлөөс ингээ яриад байдаг байхгүй ингээд. Гэхдээ ингээд нэг Америк хүний ингээд Америк хүнтэй ингээ харьцуулахад яг гений ямар ч өөрчлөлт байгаагүй байхгүй. Тэгээ төрөлхийн толгоос айдаж биш ингээд үүний нотлохныг баримт гэх юм бол ингээд дэлхийн ингээ улс орнуудын ингээд математикийн хичээлийн баг сургуулийн математикийн хичээлийн чадвараар нэг ирэмжлэхэд еврейчүүдийн ингээ үлгийн нутг болох Израиль 93-т орсон байдаг. Шинэ нэг үүнээс харах юм бол ингээд еврейчүүд яг ингээ төрөлхийн толгоос айтай биш гэдэг нь батлагдж байгаа л да. Яг л бус хүмүүстэй адилхан гэлтэй гэсэн үг. Тэр тэгвэл яг яагаад тэгвэл ингэж те 1% хүрэхгүй амжилт үзүүлээд байгаа юм бол тэрний тухай ярилцъя. Тэгээд яг хүнд хамгийн их таалагдсан сэдвүүдээ ингээд өнөөдөр нэг нэрээ. За дэлгөөнөөс эхлээд. За одоо болохоор таалагдсан нэг 2 сэдв байгаа. Нэгт нь болохоор тууштай байдал, хоёр дахь нь болохоор боловсрал. Еврейчүүд ингээд амжилтыг ингээд хүргэцэг гэж боддгоо юм байл да. Нэг ингээд зүгээр сууж байгаа л хизээ нэгэн цагт ингээд амжилт өөртөө хүрээд ирэхгүй гэж боддог. Амжилтыг ингээд тасалдгүй өрөндөг, үйл явц гэж тодорхойлдог. Шинэ ингээд Америкийн нэгдсэн улсын ингээд алдарт ерөнхийлөгч ингээд Абрахам Линкольн ингээд хэлэхдээ ингээд би удаан алхдаг. Гэхдээ би хизээш хурц алхдаггүй гэж хэлсэн байдаг. Түүний ингээд амьдралаас харах юм бол ингээд тэрээр 1832 онд ажлаасаа халагдсан 33 онд хайртай биш. Шинэ түүнд давхарсан. Тэгээ 35 онд ингээд хайртай бүсгүйн бурхны орон заларсан. 36 онд сэтгэл зүйн өнгөн хямралд орсон. 38 онд болохоор ингээд можийн төлөөллийн сонгуульд ялагдсан. 43 онд болохоор ингээд конгрессийн сонгуул ялагдсан. Тэгээд 54 онд сенатын сонгуул ялагдсан. Тэгээд 58 онд дахиад сенатын сонгуул ялагдсан. Ингээд юунаас харах юм бол ингээд тэрээр ингээд 1860 онд ингээд бууж өглөнгө явсаар байгаад Америкийн нэгдсэн 16 дахь ерөнхийлөгч болж ингээд Америкийн нэгдсэн улсын ингээд ерөнхийлөгчийн сонгуул ялсан байдаг. Үүнээс харах юм бол та ингээд бүтлгүй үж болно. Таны өсөлтөгч танаас ингээд ухаантай чадвартай үж болно. Жишээ нь өөрийгөө болон бусдыг ингээд ялахыг хүсэж байгаа бол та тууштай байх хэрэгтэй. Ингээд еврейчүүд ийм л ингээд тууштай байдлыг мэддэг болохоор ингээд дэлхийн одоо номер 1 үндэстэн болж чадсан. Миний хувьд бол хамгийн таалагдсан юу бол дадал зуршил. Дадал зуршлыг ингээд өдрөд болгоо ингээд заавал давтаж 3-9 сарын хооронд заавал ингэж тавцаар тэрийг ерөөхдөө ингээд заавал дадал зуршил болгодог. Жишээлбэл бид нэр өдөрт нэг англи үг чийжлэх юм уу, өдөрт 5 үг чийжлэх, эсвэл өдөрт нэг ном унших, эсвэл нэг 5 удаа ч байсан хамаагүй баг багаар л зөвхөн юмыг хийх хэрэгтэй. Тэгээ бас
үнэхээр ингээд яг зорилготой хүрэхийн тулд бид нар өдөрт багаар ингээд өөрийгөө хөгжүүлэх зүйлийг ингээд бас хийх хэрэгтэй. Хэрвээ турмаар байгаа бол яг өдөр болгон заавал дасгал хийх ч юм уу те. Яг гэсэн тэгдэг байгаа. Тэгэхээр ер нь яг энэ төр нэг амар их зүйл гэж хүлээж авахгүй одоо нэг ном уншиж эхлэнгүүтээ бараг өдөрт нэг ном дуусгах эсвэл 50 ууц уншин 100 ууц гэхгүйгээр яг хоёр найз дээр бас тийм зүйл гардаг шүү дээ тий. Тэрний тухай ярих гэж бодож чинь. Тэн дээр болохоор нэг найз нь яг өдөр болгон нэг 5 ууц ном уншаад байдаг тий. За тэрний ялгааг яриад. Одоо хоёр найз байдаг. Яг ижилхэн орчинд яг ижилхэн газар өссөн хоёр найзууд яг өөр өөр замаар явдаг. Нэг нь бол яг л өдөрт 5 ном уншаад өдөр болгоо яг хийсэн 5 ном 5 хуудас. Тэгээд яг өдөр болгон багшийнхаа өгсөн гэрийн даалгавруудыг яг тогтмол хийгээ явдаг байсан. Тэгээ ерөөдөө өдөр болгоо заавал нэг том гэлтгүй жижиг зүйлүүдийг л үргэлж дадал зуршил болгон гэрчдэг байсан. Нөгөөх нь болохоор өөрийнхөө нөгөө төр зургийн таашаалыг юу яаж зугаа цэнгэл тавьтаж одоо хэрэггүй буруу хооллох ч юм уу те эсвэл тамхи татах зэрэгээр тэгээ ерөөдөө өөрийгөө хордуулдаг байсан болохоор эцэстээ нөгөө хорт хавдар тусдаг талаар ерөөдөө алгардаг. Тэгэхээр энэ дээр бол нэг амар жижигхэн зүйл дээр ингээд зүгээр л нэг тэр үедээ нэг хүн 5 ууц ингэж нэг юм бодхоор зүйл дээр ингээд амар том зүйл ингээд ялгаа гарна. Ер нь яг еврей хүмүүсийн яг гол зүйл нь бол яг тууштай байдлаараа яг нэг дадлыгаа үүсгээд тэр дадлаараа ингээд амар жижигхэн ч гэсэн тэр нь ингээд зэ цаг хугацаа өнгөрөх тусам улам их болсороод яг амжилтанд хүрэх юм болоо гэж бодож шít. За тэгвэл дараачих нь болохоор боловсрал дээр ер нь яг ямар байт юм бол? Миний хувьд ингээд боловсралыг сонгож авсан байхээр ингээд еврейчүүд ингээд тус махан шиг гэсэн ингээд боловсралыг бол ингээд амар өндөр тооцдог юм байлээ. Жишээл ингээд боловсралыг ингээд еврей гаалтай ингээд Альберт Эйнштейн хэлдэг боловсралыг ингээд сургуулийн ширээний ардаас олж авах бус ингээд амьдралын туршид ингээд цуглуулах, ингээд төрөмтлүүлэх үйл явц гэж тодорхойлсон байдаг. Еврейчүүд ингээд боловсралд ингээд амар үлсгэлэн ханддаг юм байлээ. Дандаа ингээд нэг зүйл ингээд юу гэдэг чинь боловсрал олохын тулд ингээд дандаа түүнийгээ судалж байдаг. Бас ингээд еврейчүүд бас ном унших дадалтай бүгдээрээ. Боловсралыг дандаа ингээд ганц ихтэй 2 3 ихтэй сургуульд ингээд суугаад боловсралтай болчихгүй. Тэгээ түүнийг ингээд амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд амьдралын турш ингээд хүн хөгтлийн ингээд түүнийгээ судлаад боловсроод ингээд өөрийгөө хөгжүүлээд өгдөг боловсралыг нэг таацдаг юм билээ. Ерөөдөө еврейчүүд бол ингээд амьдралынхаа туршид насаараа суралцаар байсан талаар ерөөдөө гардаг. За би 10 жилээ төгсчлөө. За би оюутнууд их сургуулаа төгсчлөө. За ингэ боллоо. Тэгэхгүйгээр байнга. Тэгвэл боловсралыг түрүү хэлж штэ яг сургуулийн ширээний ардаас авахгүй. Боловсралыг өөр юунаас авах юм бол тэн дээр өөр ингээд амьдралын туршид өмнөлөх гэдэг хоёулаа ингээд гуруулаа ингээд ярилж байгаа штэ энэ ч бас боловсрал байхгүй тий. Тэгээд жишээл ингээд би өөрөө яаж боловсрал хөгжүүлж байгаа нэг дайн майнд болохоор ингээд туслах багш хийж байгаа. Энд ч өөрөө хөгжүүлж байгаа байхгүй бас ингээд сайн дурын ажил бас ингээд аюулгүй өсвөрийн клубын 7 ахлагч байдаг. Тэгээд тэндээс ингээд байгаад үйл ажиллагаа зохион байгуулад ингээд өөрөө ихтгэл би бас ихтгэл тавьжсэн хаах нэг азар дээр ихтгэл тавиад бас ингээд подкастт оролцоод тэгээд дандаа нэг үйл ажиллагаа ингээд зохион байгуулалтын явахаар өөр хүмүүний боловсрол ингээд уурч чадвар илүү хөгждөг миний хувьд бол. За хасаг байв. Миний хувьд бол ингээд Diamond Mind хөтөлбөрт ингээд орсноор өөрийгөө ерөөхдөө бол бас хөгжүүлэх тэгээд волонтер яаж хийх талаар аюул олон шин зүйлүүдийг сурч авсан тэгээ өсөлтөд сэтгэлгээ гэл бас тэгээ санхүүгийн боловсролын үед бас аюул хэмнэлттэй болцорсон. За тэгвэл алдааны тухай ярих гэж бодож байна. Тэгээд тань хэрэг алдаа хийдэг, алдаа гарахаас юу найдгүй. Тэгээ би өмнө нь бол ингээд амар айдаг байсан. Жин ингээд багшаагаа нэг ойлгоогүй хичээл ингээд асуучих гээд за багшаагаа бодчихвол яачихвал бас ингээд хүмүүсийн өмнө ингээд ихтгэл явахаар ингээд хүмүүс яага намайг юугаа бодчихвол миний хувцас яваал яах бол гэдэг амар алдаа гарахаас амар айдаг байсан. Тэгээ сүүлдээ болохоор ингээд Dine Mind ингээд сургалтанд суугаад ингээд ойлгоод энэ цолигсон номыг ингээд уншаад үзснээр ингээд алдаагүй гэсэн ингээд алдаа болоо амжилт бүтээгчиж ингээд тодорхойлсон байлээ. Ингээд алдаа хийх юм бол ингээд алдаагаа ингээд дахин ингээд алдахгүй байх боломжоо ингээд бууруулдаг гэсэн сонссон. Жишээ нь ингээд
одоо LG, Samsung гэх технологиор ингээд тэргүүлэх компаниуд байдаг шүү дээ. Солонгосын. Тэд нар ингээд Израиль улс тэр Солонгосыг ингээд их даваа ингээд төрүүлж гисэн байгаа байхгүй. Шинэ нэг яах юм бол Израильчууд ингээд амжилттай явдагтай ерөөсөө биш. Юунд дээрхээр ингээд Израильчууд ингээд жилд нэг 65 орчим хувь буюу ингээд 1000 алдаа гаргадаг гэж байгаа байхгүй. Тэгээд солонгосчууд болохоор 1000 ч хүрдэггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнээс харах юм бол ингээд солонгосчууд ингээд алдаа гарахаас маш их айдаг. Харин еврейчүүд айдаггүй. Тэгээд энэ алдааг ер нь алдснараа ингээд түүнийг ингээд алдахгүй байх боломжоо ингээд хэсэгч ингээд алдааг бүтээ алдснараа ингээд түүнийг ингээд алдахгүй байх боломжоо хэсэгч ингээд алдахгүй хүмүүс ерөөдөө бол алдаан дээрээс суулцдаг гэж байна. Алдснаар ерөөдөө бол ингээд өөрийнхөө буруу талыг бас засч аавна гэж бодож байна. Тэгээд өмнө нь бол би ингээд аягүй их алтхаас айдаг байсан. Одоо л ингээд одоо яг ахлахаа ингээд орцсон болохоор заавал хичээлээ ойлгож явах хэрэгтэй болохоор юу ч хамаагүй бохшигаад дуудаад асуучдаг. Ерөөдөө бол хүмүүсийн яг юу гэж бодох, яах их ер нь тийм ч чухал биш. Хүмүүс ингээд очиод бид нэр ингээд дээр очиод нэг хүүхэд алдаа гаргалаа гэхэд тэр алдааг нь бодоод байдаг үст тий. Тийм ч юусоо өөр өөрсдөө амьдралтай байдаг. Өөр өөрсдөө ингэсэн очиод хийх ажилтай байдаг, даалгавартай байдаг учраас тэрэндээ ерөөхдөө бол бүгдээрээ түүхтэй хэнийг ч ерөөхдөө нэг анзаардаггүй. Тийм учраас алтхаас юусоо айх хэрэггүй. Бас хүмүүсийн юу гэж бодож байгаа нь тийм ч чухал биш гэдгийг бас өөртөө хэлэх хэрэгтэй байна. Сая хосог хэлсэн зүг боллоо. Ерөөсө гэртээ очих удаа анги дээр нэг хүүхд алдсан хат тэрийг яриад байдгүй ш тий. Тэгээ танд яг алдчихгүй тэгээ айх үедээ яг тэрийгээ бодоод өстой ингээ алдчихлаа та гэдэг амар их боддог баг. За одоо Сахилга бат гэдэг зүйлийн тухай ярих гэж бодож байна. Хэр их Сахилга баттай вэ? Ер нь Сахилга бат гэж яг юу юм бэ? За би ч. За Сахилга бат гэдэг нь болохоор ингээд ерөөчөд ингэж тодорхойлсон байдаг. Сахилга батыг ингээд богино хугацааны ингээд таашаалаасаа татгалзаад ингээд урт хугацааны ингээд төлөвлөгөө зорилготой ингээд баримтцаар үлдэх үнэн зан хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ингээд Сахилга баттай байснаар ингээд зорилго тодорхойлоод ирээдүйд өөр амжилт гаргахад маш их үр нөлөө үзүүлдэг. Шинэ ингээд Сахилга баттай байснаар ингээд шинэ ингээд газ ингээд хичээл хийж яхад ингээд утас дуурал чат ирж мэрэл. Түүнийгээ шалгах гал ингээд газ ингээд утсаа шалгах чи. Ингээд шалгах зэрэг баг 2-3 цаг өнгөрчин. Тэгэл хичээлээ за энэ өнөөдөртөө хичээл хийж хэрэггүй юм байна. Маргаашаас хийгээл. Тэгэхээр бол ингээд утсаа хоол тавиад унтраад яг хичээл хийсэн бол за 30 минут хичээл хийсэн бол яг 30 минут хичээл хийж. Утсаа нэг 5 минут оролт гэсэн яг 5 минут ингээд үр бүтээлд оролдоод яг хийгсэн ингээд цагаа тодорхойлоод яг түүнд ингээд үр бүтээлтэй ингээд өнгөрүүлэх. Миний хувьд Сахилга бат гэдэг бол тэгээд ерөөдөө бол бид нэр ингээд аюу хэрэггүй зүйлс мөнгө өрдөг шүү дээ тий. Ингээд элдв янзын хэрэггүй зүйл өргөлж мөнгө өрдөг. Тэрийг ингээд хэмнэхээс ахуулаад өнөөдөр би заавал мөнгө угаасаа өрөх хэрэггүй байхад заавал өрөх шаардлагагүй гэдгийг бол заавал хэрэгтэй. Тэгээ бас өдөр бол англи хэлээ тавтах ч юм уу хэрэгтэй гэдгээ заавал бас хийх хэрэгтэй. Энэ Сахилга баттай болохоор амар яг түрүүн төлгөөнөөс хэлсэн асуудал амар хэцүүлтэй. Яг хичээл хийж хахад notification хийж те ингээд чат ирэх. Тэрэн дээр яг жинхэнэ те жинхэнэ ноён өөрөө гэдэг шиг хүний яг Сахилга бат гардаг юм шиг санагддаг. За гэтээ яг Сахилга батан дээр хоёр тэгвэл яг ямар аргууд ашигладаг вэ юу? Одоо юун дээр яг одоо өөрийнхөө одоо те юмас яриад би болохоор нэг Forest гэх нэг аппликейшн байдаг байхгүй мод ургалдаг. За. Тэгээ тэрэн дээр болохоор яг ингээд цагаа тавьчаал бас нэг дуу дугаараа яг тэр цагаа тавиал тэр цаг хугацаанд ингээд хичээлийн 30 минут энэс 30 минут тэгэл нэг Facebook Messenger гэдэг ингээд бүгдийн дууг наачдаг байхгүй. Тэгэл яг аппликейшн ирэхгүй хичээлдээ анхаарал тэгээ түүнийг хийнэ. Бас ингээд өөр их юм бол ингээд тэгэл ингээд найзтайгаагаас нэг цаг уулзчихъя гэл яг гарсан бол ингээд яг нэг цаг ингээд үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Эсвэл ингээд яг уулзах хугацаанд ингээд юу гэдэг чинь тий хичээл хийсэн ингээд яг цагийг ингээд үр бүтээлтэй өнгөрүүл яг ингээд яг хийсэн цаг нэг цаг гэвэл тэрнийг ингээд яг үр бүтээлтэй өөрөөр өнгөрүүл гэж бодож байна тий. Одоо жишээлбэл яг хичээл мчээлээ хийж явах үедээ яг л би тэр үедээ яг нэг цаг яг тэр зүйлээ анхаарлаа яг төвлөрүүлээд өөр юунд сатаарахгүйгээр утас юм уу аль эсвэл зурагт мөрөгт нэр сатаарахгүйгээр зөвхөн тэрийг хийх скол яг
30 минут үг цээжлэх ч юм уу бас цагийн хуваарлалтаа яг зөв зохицуулж өөрийнхөө автоматжуулах хэрэгтэй байна. Нэг 2 цаг хичээл хийх нэртэйгээр утсаа байнгын шалгаад ахаар чинь тэгэхгүй тэгэхээр зүгээр яг 1 цаг чанартай бүр яг анхаарал яг үлдсэн нөгөө цагт нь утсаа ингээ оролдоод амарч мараад найзтайгаа уулзахад тэгвэл амар ер нь боломж юм байдаг. За бас надад бас яг энэ номноос хамгийн таалагдсан зүйл гэвэл морины дах гэмтөө нөгөө дах гэмтснэр морины амирснэр баатрийн амирснэр улс гүрэн гэдэг мөхөө гэдэг. Энэ дээр яг юу гэж бодож байна? Тэрийг сэтгэлдээс хоол. Миний бодлоор ингээд яг хүний ингээд морины дах гэж яг морины дах гэхээр жишээ нь ингээд хүний баг гуталт гэж бодож шүү дээ. Гуталгүй бол ингээд явж байгаа бол хөлмөлөө хэсгийг ингээд цэврүүдчих юм уу. Хүн дээр ингээд ялгсан. Тэгээд тэр хүн ингээд цэврүүдэл өвчин тусаал өвгтөх юм уу. Өвгчүүл ингээд гэр бүлийнх нь ингээд шоконд ороод. Тэрнээс ингээд за улс төр ингээд улс нь ингээд ямдмаар бол. Тэгээ яхан бол бүр цаашгаа бүр дэлхий тэгэхээр нэг яг ингээд баг зүйл дэжсэн ингээд өөрийгөө анхаарад ингээд юу гэдэг чинь тий. Шинэ ингээд жоохон жижигхэн зуршлуудыг ингээд нэг жоох юм ингээд хүлээж авахгүй ингээд яг тэр нэг ингээд өдөр болгоо ингээд баг багаар ингээд хийгээд ивэл тэр чинь ингээд ирээдүйд ингээд амжилт болтол гэж. Тийм. Баг зүйлийг ч гэсэн ерөөхдөө бол заавал анзаарч байх хэрэгтэй. Тэр морин дээр байсан хүн мориныхаа тахыг янзлаагүй болоод бэрцэн байгаа. Яг тэрнтэй адилхан бид нар ч гэсэн яг өдөр болгон заавал жижиг дардал зуршлыг бас хэрэгжүүлвэл яг өнөөдөртөө жижиг санагдчихж байгаа ч гэсэн тий. Яг 1 сарын хугацаанд энэ жижиг зүйл ч гэсэн ингээд бүр хэдэн 1 жил, 2 жил, 5 жилийн дараа гэхэд бол энэ чинь бүр ингээд амар том ингээд бүр ялгаа үзүүлэхэр зүйл болдог учраас яг энэ дээрээ л хамгийн гол нь анхаарах хэрэгтэй гэж боддог. За тэгээд Чингүс хүүхдийн подкастын энэ хүрээд өндөрлөх болж яг нэмж хэлэх зүйлүүд байна уу? Хүүхдэд зөвлөж яг одоо дүгнэлт хийхэд. За би болохоор ингээд өмнөх амар ингээд юу гэдэг чинь татгшагаа ингээд хүнтэй харьцдаггүй тийм хүмүүсээс аахгүй. Харин дайм манд ингээд төв төржин ингээд соголцоосноор ингээд өөрийгөө өлөө олж нээж ингээд өөртөө юунд дуртайгаа олж яг юунд дуртайгаа ингээд яг ямар мэгж санах уу гэлтэх ур чадвар их мэт ингээд амар олон ур чадварыг эзэмсэн. Сайхан ингээд өчтөр ихэд нэг шинэвчээр үзсэн аахгүй. Санхүүгийн боловсрол гээд шинэ та ингээд санхүүгээр хэрхэн үлддэг. Би гэсэн төрөөс ард бараг 100 гаруй мянган төгрөг зүгээр үрцсэн байсан байхгүй. Жишээ нь тэрийг ингээд юу гэдэг чинь анализ хийгээд түүнийг ингээд бичээ өдөр болго ингээд бичээд түүнийг ингээд хараад явах юм бол ингээд бас хоримтлал үүсэх гэж бас ярьдаг. Хоримтлал үүснээр ирээдүйн ингээд амжилтад хүрэх үнийг үнэхээр үн нөлөө үзүүлдэг. Жишээ нь ингээд даймонд ингээд суралцсаар бол маш их зүйлийг бол сурч авсан. Тийм дадал заршлыг ингээд бий болгохын тулд аюу олон өдрийн бас хөдөлмөр шаарддаг шүү дээ. Яг бид нар ингээ яг дадал заршлыг ингээ шинээр юм сурахад үүсгэхээр ингээ яг хитийн ингээ аюу өөртөө зорилго тавьчихдаг. Эсвэл яг өдөрт бүр 100% хийжлэн гэдэг ч юм уу тий. Эсвэл бүр өдөр шөнөгүй ингээл байнга хичээлээгээл эсвэл өдөр шөнөгүй ингээл ихэд амар хитийн тийм өндөр зорилго тавихын оронд яг ингээ өдөр болгон багаар хэрэгжүүлэх дадал заршлыг бий болгоорой л гэж хэлье да. Тэгэд юм ямар нэгэн зүйлийг ингээд зорж ингээд бодож байгаа бол ерөөсөө анханаас нь их хүн дээр хүлээж аваал тий. Ингээл амар том зориг тавих ерөөсөө хэрэггүй. Зүгээр хамгийн гол нь жижигхэн энгийнээс эхлээл тэрийг асар багаар ингээд ахиулаад явах дээр л хамгийн их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар нэгэн ингээл том зориг тавиал те өдөрт би ингээд уулна гарна өдөр болго ингээд гарна өглөө 6 цагт сэрж гүүн би өдөрт ингээд те 50 хуудас ном уншина би ингээд өдөрт ингээд 2 цаг англи хэлээд автна гэл амар их юм тавьчаал тэгэл за эхний өдөр ингээд тэг ингээд хамаг хүчээ шахаад хийж чадлаа гэж бодъё. Хоёр дахь өдрөөс ингээд эрчин буурна штэ ингээд ямар ч ингээд том зориг тавьсан ингээд яг хэцүү зүйл яг хэрэгтэй гэдгийг мэдчихсэн ч гэсэн ингээд цаанаасаа ингээд ядрах эсвэл жоохон шантрах зүйлүүд дээр ингээд за би ерөн чадахгүй мэн үү ядаргаа болий гэд тийм зүйлсүүд гардаг учраас анх өөрийгөө амар амархан энэ зүйл ингээ амархан ингээд жижигхэн зүйлээс эхлээл тэгэл ингээд яг халгуурхаа тэгвэл яг хамгийн гол нууц нь надад тийм л санагддаг. Яг нэг хүн дээр тусгаж авахгүй жижигхэн зүйлийг маш удаан хугацаанд тасралтгүй хийгээд тэгээд өөрийгөө хизээч бити одоо би ингээ болчлаа гэж бод чи ингээд байнгын хөгжих хэрэгтэй. Ерөөсөө ингээд чи ингээд тэг 10 жилийн хаяг хичээлийг хийжээ болчлаа гэж бити бод өөр зөндөө зүйл өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд байнгын өөрийнхөө боловсролд анхаарах хэрэгтэй шүү гэж хэлээ. Тэгээд Чингүс хүүхдийн подкаст энэ үрээд өндөрлөж байна.
Тэгээд бидэнтэй хамт байсан үзэгчтэй тэгээд подкаста дуустал нүцэн. Подкаста дуустал нүцэн үзэгчтэй тэгээд зочдтой маш их баярлаа. За тэгээд Чингис Хөгтийн подкаст энэ үрээд өндөрлж байна. Баяр таа.